Хот мөндөр сувагт тавтай морил би бодлогочлогч инхбат. Бид цаг хугацаагаар ярилцах гэж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч амар санаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр сувгаар болон ТV телевизээр зам мөнгө 83.3 107 стилгийн хот мөндөр хажуугаар хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид урлын юуратай Star Mongolia болон хот мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. За өдрийн мэнд амраах. Өдрийн мэндэ. За 12 сарын босгочдын бослогын өдөр юм байна тийм ээ. Тийм энэ одоо болсон үйл явдлыг зөв товчхон ингээд бас дахиж сонсож байгаа бол инженер сонсож байгаа хүмүүст бас сануулхад одоо 1825 оны 12 дугаар сарын өдөр 25-ны өдөр 12 дугаар сарын өдөр хаан Александр нэг нас орсон шүү дээ. Эзэн хаан тэрийг нэг Толчин гэдэг байгаа Украины өмнөд хэсэгт байдаг 2 дугаар армийг одоо шалгахаар очих үед нь одоо бослог гаргаж хөнөөгөөд тэгээд одоо үндсэн хуульд ус болёо гэж шийдэжсэн. Гэтэл Азар гэх юм Александр хаан эхнэрээ эмчлүүлж явж байгаад өөрөө нас орсон. Ингээд нас орчихор чинь Орос орон эмх замраагүй байдалд ороод яж яах нь хаан өөрөө залгамжсараа дараагийн дүүн одоо Константин гэдэг хаан дүүн залгамжлах ёстой байтал нууцаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцж хагаад одоо Константины оронд дүү Николайд хаан ширээ өгнө гэж бас гэрээсэлдэг тэмдэглэсэн байсан байна. Александр нь өөрөө тийм гэрэлтэй байсан тийм. Энэ нь одоо хажмаа одоо ил болсон. Николай хаан одоо хаан ширээ зуух одоо эрхээ бас авахын тулд одоо баттахаар шийтсэн тийм ээ. Эцсийн хүч. Тэгээд цэргүүдээ төрийн албан тушаалтнуудыг сүм хийдийн хамбуудыг өөртөө үнэнч байхыг тангараг уншуулдаг тийм ёслол байдаг байхгүй. За энэ ёслыг үйлдэлсэн байхад морал болон сэтгэл зүрх те одоо суртахууны хувьд ч гэсэндээ хинч тэрний эсрэг ирэхгүй тангарахтай болчихж байгаа болохоор шууд энэ одоо декабристуудын бодож исэн бослого талаар болно гэсэн үг. Эндээ л одоо өрсөж одоо декабристууд одоо Оросын армийн дэвшилт үзэлтэй офицерууд байгаа одоо декабристууд төрийн эрх барих одоо хуульдаан гэж хэлэх юм уу бослого гэх юм уу те тэр одоо санаачлага хийсэн. Тэдний одлоох нь одоо Наполеоны эсрэг дайнд оролцож исэн Ахмад дайчид байсан. Тийм болохоор нэр хүндтэй. Дээр нэмээд тухайн Оросын армийн офицерууд бол дандаа язгууртан гаралтай хүмүүс. Офицер. Тэгэхээр одоо яг энэ үеэс одоо хаан тангараг өрөхөөс өмнө амжуулж энэ нэг одоо хөдөлгөөнийг хийхгүй болвол ингээд одоо бол хизээч биш 20 30 40 жилээр ч хамаагүй энэ декабристуудын мөрөөдөл талаар болох байсан учраас л одоо яг энэ 12 сарын нэг одоо бослогын өдөр одоо ганц өдрийн үйл явдлыг одоо ярьж байгаа. Тийм. Цэргүүд тангараг өргөжүүл тэгэл дуусаа штэ. Уран зураг мөрөгтэй нь холбож байгаа тийм. Энийг үзсэн бас алдартай зураач багт. Тэр зураачийн зурсан зураг байгаа байхгүй яг бослогын үйл явдлыг ингээд таарсан манай гомбон маань юун дээр үзүүлэх багт илгэсэн дээр. За ингээд одоо чи Вилгельмийн зураг лөө биш энэ яг нэг Орос зураач байгаа. За би тэр зураачийг нийлж өгнө бас. Ингээд одоо тавлсан өдөр болохоор 12 сарын 14 Санкт Петербург хотод болж байгаа үйл явдал. Декабристууд хойд нийгэмлэгийн төв гэдэг байгаа. Өмнөд хойд гэж нэг хоёр нийгэмлэг салсан шүү дээ. Нууц бүлгэм. За бүлгэм гэх юм уу та нийгэмлэг бүлгэм. Тэр нь болохоор одоо Санкт Петербургт байдаг одоо хойд бүлгийнх нь одоо төв нь Орос Америкийн хамтарсан компани байрлалдаг гэсэн. Энэ компани гол хувьцаа эзэмшигч нь одоо хувь нийлүүлэгч нь болохоор Релеев гэдэг нэг декабристуудыг удирдагч. Релеев одоо төрийн эргэлт хийх одоо бэлтгэлийг яг энэ одоо хааны одоо бодолж явах хоёр өдөр шингүү хангаж ирсэн. Дандаа төлөвлөгөө зохино гэсэн үгтэй ингэн эхлээд та нарт их хэвээр дарааллуудыг гаргана. Релеевийн би өвчтөй хүнд байсан ч гэсэндээ бэлтгэлийн гол зохион болгогч ажилласан. Ажиллаж байхдаа одоо үүр сайхаас өмнө яг үүр цайж явах үед одоо 14-ний өглөө үүр цайхаас өмнөхөн хаан нийслэлдэх бүх зэргийн анги төрийн албан тушаалтуудыг өөртөө үнэнч тангараг өргүүлэхийг тушаасан гэдэг мэдээг хүлээж авсан. Ингээд декабристуудын одоо шийдсэн үйлдэл хийхээс өөр аргагүй болох яарчлагдсан. Ийм л хэрвээ одоо декабристуудын дийлэнх нь Санкт Петербург хотод байрлаж ирсэн Лейбгвардийн офицерууд. Лейбгвард гэдэг нь Life Guard гэхгүй юу? Хааны амь сайхуул гэсэн санаа. Лейб гэдэг нь германк. За Оросууд нөгөө Оросын армийн одоо цэргийн одоо албан тушаал энэ тэр зүйлд герман нэрүүд их орж ирдэг. Юунууд нь болохоор Франц нэр их орж ирдэг юм ингээд нийгмийн одоо өөр одоо хууль зэрэг зүйд нь болохоор Франц нэрүүд их орж ирдэг юм. Тэр life guard гэсэн үг л дээ. Энэ бол хааны одоо торгон зэрэг гэсэн юм да.
За торгон зэрэг одоо хишгтэн зэрэг гэдэг шиг л байхгүй. Одоо манайхаар бол хишгтэн зэрэг гэж хэлэх байх. Яг бол яд угсаа сурвалжтай язгууртан гаралтай офицерүүд гэсэн үг. За ингээд Лев Гвардийн ангийн офицерууд гэхээр энэ хаанда үнэч зүгээр нэг энгийн зэргүүд биш байх нь шүү дээ. Уул нь хаанда үнэч зэргүүд. Тэгээд ямар сандаа нэр нь Лев Гвард гэж аах та хааны амьд сөхөл зэргүүд. Ингээд одоо зэргүүдтэй хаан ширээнд санаархсан Николай бол 17 хоногийн өмнө та нарын тангараг өргөсөн Константин хааны суудлыг хууль усаар авах гэж байгаа хуйлдагч гэж ятгахаар төлөвлөсөн байна. Яг тэр та нар 17 хоногийн өмнө Николай өөрөө Константинд тангараг өргөцсөн шүү дээ. Тэгэхэд ингэж хилдэг цаад санаа нь юу гэхээр одоо хууль ёсороо энэ бол Константин хаан болох байтал Николай тэрийг булааж авч хуулиас үйлдэл хийж гинэ гэж ятгангуудаа Николайга одоо юу гэм барьж аваад одоо хөнөөх юм тэ ингэж барьж ангуудаа за хаан тусыг хадлаагаад дуусгасан юм зорилготой. Тэгэхгүй бол хааныг барьж аваад алан ч юм уу засаг солиных юм бол ихэнх нь хөдлөхгүй ч байх магадaltaй байхгүй. Тэгэхээр бас юу гэм зорилгоо бас арай өөрөөр тайлбарлаж өгсөн байгаа даа. Яа тэгээд одоо ингэж ятгах байхдаа бас нэг юм найдажсэн. Яг тэр Николайд бол одоо цэргүүд ер нь Николайг сайн мэддэг. Тэгээд түн дургүй байсан юм ерөнхийдөө. Яг тэр нэг ядаргаатай нэг юу хийгээд идэж нэг жагсаал хийгээл үзлэг хийгээл тэгэл нэг баахан цэргүүдийн өдөр шөнөгүй жагсаагаал урдуур морьтойгоо явуулаад туулан цэрэг шиг хандаад идэг. Тэгээд нэг хитрхи их нэг хэлбэр нэгтгэхээр цэргүүдийн дургуун хүрдэг байхгүй бас. Энэ чинь хүн шүүд бас. Язгуурт офицеруудын кабаристууд болохоор олон нийт ард түмнийг энэ хувьсгалын бослогод оролцуулах ямар ч нэгэн төлөвлөгөө байгаагүй. Яагаад тэгэхээр ард түмнийг татлан оролцуулчих юм бол Францын хувьсгалын цус дүүмэнийг дахин Оросд тавтна гэж айсан. За бүр хаана цаалаа сүлдээр галзуурч гисэн шүү дээ. Эмх замбраагүй байдал ноёрхсон тий. Тэгэхээр энэ бол өөртөө одоо өөртөөхөө язгууртныхаа нийгмийн холбоо сүлжээ командолж байгаа цэргүүдийнхээ итгэлд найдаж энэ хувьсгалыг хийсэн, бослогыг гаргасан гэсэн үг. Офицеруудын одоо цэргүүдийн тусалж байгаа нийслэл хотоо хааныг тэгээд Орос улсаа хяналтанд авах. Тэгээд үүний тулд бол 3 одоо хэсэг болж хуваагдана. Эхний хэсэг нь Кавказын дайны Баатар, олон нэр хүндтэй Баатар зэрэгтэй хэмээн танигдсан Ахмад Александр Якубович. Түүний анги өвлийн ордныг эзлээд Николай хаан болон түүний гэр бүлийг хяналтанд авна. Одоо бид тэр нөгөө Николай гэдэг хаан ер нь дандаа бослоход их хүртэмтгий яваад хоёрдугаар Николай хааны алдаагаа санаж байгаа зү. За тэгвэл энэ нэгдүгээр Николай нөхгүй. Одоо англиар бол Николас гэх нь шүү дээ. За энэ Александр Якубовичийн нэгдүгээр одоо ихний хэсгийн одоо үндсэн одоо бослохын зорилго бол өвлийн ордныг эзэлж аваад за би нэг одоо 17 оны хувьсгалтайг адилхан төсөөлүүлж бодороо дандаа заяа. Өвлийн ордныг эзэлж аваад Николай хаан болон түүний гэр бүлийг хяналтанд авна. 20 он. Декабристуудын зарим нь хааныг хорихыг хүсэжсэн бол Рельеф бүр анханасаа нууцаар түүнийг хорооно гэдээ тооцсон юмсан. Тэгтээ хийлээгүй. Энэ үүргийг 28 настай Петр Каховский даалгасан. Каховский нь болохоор эрүүл мэндийн шалтгаанаар одоо цэргийн албанаас одоо тэтгэврт суусан. Одоо кадет офицер Каховский болохоор бүдүүлэг, ёс суртахуун, залхуу, өрөнд орсон гэдэг одоо өртөө гэдэг шалтгаанаар одоо удаа дараалан тушаал буурч явсан офицер. Жохон нэр хүнд муутай. Мөнгөчгүй, найзчгүй ганцаардмал нөхөр боловч одоо эрх чөлөөний төлөө үнэнч тэмцэгч өөрийгөө дарангуулагчийг устгах хувь тавилантай нэгэн гэж төсөөлдөг тийм Каховский гэдэг хүн байна. За энэ ч одоо бас хүнээ сонгохдоо хүртэл нэрийг сонгож штэ. Тийм байна. Хоёрдугаар хороо буюу хоёрдугаар хэсэг Наполеоны дайны Баатар Ахмад дайчин 32 настай Александр Булатов өдөртгөр байсан. Рельефт шороод жисэн багын найз. Тэгээд сонирхолтой Рельефийг өөртөө татжруулахдаа хэдхэн хоногийн өмнө бослохоос хэдхэн хоногийн өмнө одоо эсвэлж авсан байна. Энэ бол хурандаа гэдэг чинь өндөр тушаал байхгүй альбан тушаалтай. За ингээд одоо түүний анги бол хотын төвийг эзэлж аваад Петр Павловын цайзыг эзэлж авсан. За ер нь ордон шахал гэсэн үг. Тэгээд хотын гол одоо цэргийн зэвсгийн агуулгыг болон хотын төвийг хяналтанд авах юм зорилготой. Одоо Булатов зорилго. За ингээд төрийн эргэлтийг удирдагч гэж хэлж байгаа, диктатор гэж нэрлэж байгаа тэр одоо хүн нь болохоор нэр бүхий одоо ухсаа язгуур өндөртэй, туршлагатай, эр зэрэгтэй одоо Наполеоны дайны үеийн шалгарсан манлай Баатар офицер болсон хурандаа Трубецкой сонгогдсон. Сергей Трубецкой. За энэ Трубецкой гэдэг нэр их чухал нэр. Одоо Шереметьевийн онгоцны буудлын гэж мэдэн дээ. Гүн Шереметьев байхгүй. Энэ бол одоо бүр Оросын хааны хааж болох бололцоотой байсан гэр бүлийн удам юм байхгүй.
За Трубецкойг жоохон тайлбарлаж байгаа. Трубецкой хан одоо Трубецкойн хан хүү нар бол Бринск, Стародуб хотуудыг захирч байсан Альгирдасын хөвгүүдийн нэг буюу одоо Димитрис, Ахмад Димитрисийн одоо үр сад. Тэрээр одоо Ахмад Димитрис нь болохоор 1399 онд болсон Ворска голын тултаанд 2 хүүгийгээ хамт амь өргөцсөн. Одоо Белорус хавьяас гаралтай. Монголын одоо Алтан ордны Эдигээ Тогтоомшийн айрамд эдийг буд зохиж Трубецкойн үр удмыг бас нэг одоо таслангаа орлож ирсэн бас сонд хөвгт. За Димитрисийн үр удам Трубец гэдэг одоогийн одоо Трубчевск гэдэг хотыг 1530-аад оны хүртэл захирж ирсэн. Тэр одоо мууж арчмыг. Тэр үеэсээ Трубецкий гэдэг нэрийг овгийг гаргаж авсан байна. Энэ үед одоо Ромын католик шашинд орохыг одоо шаардаж одоо тэр шашны ёсны тэлэлтүүд явж байсан үед нэг бол Ромын католик шашинд орж үлдэх эсвэл өв хөрөнгөө буюу одоо тэр газар нутгаа харихад Москва руу нүх сонголт тулгарсан. Ингээд тэд нар болохоор үнэн алдартай шашинд үлдэж Москва руу нүх сонголтыг хийгээд өмч хөрөнгөгээр Оросын 3 дугаар Василий хааны ордонд очсон. Тэднийг одоо шашин чүтгэдэг эзэн хандаа үнэнч байсан төлөө ёслол хүндэл хүлээж авав. Ёслол одоо төгөлдөр хүлээж авсан ордонд. За энэ нэг Оросын нэг хуурамч Димитри гэдэг ингээд Оросын нэг хааны хямрал болсон нэг үе үү. Одоо time of troubles гэх юм одоо moment одоо самууны үе гэж хэлдэг. Эрт үеийн одоо Трубецкой нараас хамгийн алдартай нь болохоор гүн Димитар Тимофеевич Трубецкой. Тэр болохоор гүн Димитар Пожарскойтой хамтраад сайн дурын армийг байгуулад 1612 онд Москваг эзэлсэн байсан. Москваг Польшуудаас эзэлсэн байсан. Польшуудаас чөлөөсөн. Ийм учраас энэ Оросын ард түмэн түүхэн хаанд бүгдэнд нь маш том гавь байгуулсан. Сүүрлийн үе гэдэг байгаа энэ нэг одоо Сомоны үе, сүүрлийн үе гэдэг байгаа энэ үеийг дуусны дараа Оросын ард түмэн ард иргэд тэднийг эх орноо чөлөөлөгч гэж нэрлээд хаан ширээг авахыг гуйсан. Тэгсэн одоо тэр Димитар Тимофеевич Трубецкой болохоор ер нь зөвхөн Сибирийг захирагчаар томилогдохыг илүүд үзээд тэр хаан ширээс татгалцсан. Ийм учраас Оросын хааны гэр бүлд үе үеийн хаадуудын одоо гэр бүлдэн Трубецкой бол маш нэр хүндтэй байдаг. Тийм байна. Одоо хүн бохгүй юу? Би зүгээр нэг эндээс зөвхөн Трубецкийг ялгаж хэлж байна. Энэ нарийн ярил алтан ургийн шахуу байж болох тий одоо Чингис Жамах шиг шахуу тийм л одоо 2 том хаан шахуу байж болох тийм л юм байна. За ингээд одоо түүний удаас нэг ах нь болохоор Вигунд Ирониум Трубецкой болохоор Польшуудыг дагаа яваад гэсэн. Тийм. За ингээд бас ах トゥ хоёр ингээд хоёр өөр талд тавьчихсан. Тэгээд Польш Литвийн хамтын холбоо гэж байдаг. Би одоо энийг бас ярихын хэрэгжил ч юм уу. Энэ жилээр бах ярьж амтсан гэдэг. Тэгээд одоо бусад язгуурчнуудыг гэр бүлүүлээд ингэж явсаар байгаад одоо 1660-аад он гэхэд үлдсэн ганц Трубецкойн гүн Юрий Трубецкой байсан бөгөөд тэр нь Москвад буцаж ирээд Романовын ухсааны Алексей хаанаас бас ёслол төгөлдөр хүндэтгэлтэйгээр баяр цол хүлээж авсан. За ингээд орчин үеийн бүх Трубецкойгийн удмын ходорт байдаг. Тэр түүний гүнж одоо Ирина Голицынтай хийсэн гэрлэлтээс гарсан үр садууд нь тэр энэ одоо Трубецкойд явсан гэсэн үг. Одоо дахиж олон салахгүйгээр. За ингээд одоо Трубецкой гэдэг нөхрийг хаан ширээн залгамжлагчаар тавих сонгосон хүртэл их ухаантайгоц. Тийм байна. Зүгээр нэг юм манайх нэрээр гудамжаар явжсэн гарыг биш. Энд чинь цагта хаан ширээн санал Оросын ард түмэн гуйж исэн хүн гэдэг чинь бас зүгээргүй байхгүй. Ядаж ингэж ярихад одоо ирэх үсцэн байсан хүн гэдэгс хагуулга авч байгаа. Ингээд сенатын талбайд ойролцоогоор 10,000 цэргийг цуглуулж аваад энэ чинь нөө байнгын арим байхгүй штэ. Байнгын арим чи өөр газар гэж байгаа. Тэгээд тараад явцсан ба энэ тэрвэр. Тэгэхээр яг хотын төв нийслэлээ эзлэнэ гэдэг чинь өөрөө их чухал. Чи нөгөө нэг Valkyrie кино мэдэн тийм ээ? Тэр л санагдаад байна л та. Сургууль гэлдэг тий. Хаяал. Тэгээд тэр Valkyrie чинь төлөвлөгөөгийн засаад өөрийнхөө болгож хувиргаад гитлэр зурулж байгаа шүү дээ. За яг тэрэн шиг л бас энэ план л байхгүй да. Хотын төвөө эзэлсэн байхад бусдыг эзэмж болдог байхгүй холбоо коммуникац гэдэг явдаг шүү дээ. За тэгээд одоо 10,000 цэргийг удирдаад хотын төвөө эзлээд авчих юм бол сенатын байр руу ороод декабристуудын тунгалыг нийт зарлж уншиж танилцуулаад Трубецкой. Тэгээд энэ тунхагт нь болохоор төр засгийн газрыг байгуулж сонгуул явуулах хүртэл хугацаанд хэвлэлийн эрх чөлөө, шашны эрх чөлөө, хуулийн өмнө эрх тэгш байх байдал, шүүхийн шүүлттэй ямар нэгэн байдлаар шүүхчгүйгээр шүүдэг байсан баг үзэмжээр. Энэ зүйлийг халаад хамжлагт ёс болон цэргийн суйрангуудыг үгүй хийнэ гэсэн одоо тийм тунхаг тийм тусгасан тунхаг л унших байсан.
шинэ засгийн газрын нэр хүндтэй шинэ засгийн газраа байгуулан магтцаа Трубецкой улсыг удирдна. Гэхдээ жолоод нь засгийг гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэхэд нь бол Николай Мордино болон Михаил Спиранскийн нар удирдах нэр хүндтэй хүмүүс. Яг бол Михаил Спиранский чинь Александр хааны зөвлөх нь байсан шүү дээ, санаж байна уу? Тэгээ бүр үндсэн хуулийг ингээд боловсруулсан байж байгаа. Тэрний эгчт нь нэг ордны хувилдаанаар зайлуулах гэсэн. Тэгээ тэр хүнээр одоо засгийн газрыг удирдуулна. Ерөнхийлөгч нь бол Трубецкой болно гэсэн санаа шүү дээ. Одоо манай стандарт. Ингээд ирэхээр ард түмэн итгэл найдвар төрнөө. Тэгээд гэбристүүд бол өөрсдөө Ахмад Айчид цэргүүд учраас өөрсдийнхөө одоо айлдаа ур чадвартаа тулгуурлаад бол нийслэлийн хяналтаа авах юм бодиттой төлөвлөсөн. Гэвч бараг дөнгөж одоо хөдөлж эхлээл норж бассан та. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг маань таны аяллыг бид урлын яриатай Star Mongolia ивент итгэж байгаа. За Star Mongolia бол од мөндртэй байнгын хамтарч ажилладаг ийм байгууллага байгаа. За эднийхтэй од мөндрийнхэн маань 4 дахь хотын аяллаа одоо биш хэд аялал болчихж байна гэж одоо. Одоо ээлжид аяллаа зохион байгуулах гэж байгаа. За инкээрээ 4 хотын аяллыг одоо хийх гэж байгаа. За хальт цухас танилцуулах юм бол Анкор Ватаар явах юм байна. За энэ бол тасарсан газар тий. За дэлхийн хамгийн том сүм хийдийн одоо цогцлбор байж байгаа. За ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд зайлшгүй орсон ийм газар байгаа. За мөн Кохкер байна. За Камбожийн эртний нийслэл одоо ийм хот байна. За мөн дэлхийн ЮНЕСКОгийн дэлхийн өвд байж байгаа. За мөн Халонг Бэй байж байгаа. За байгалийн өрмөц тогтцтой шүрэн арал бүхий ийм булан байгаа. За мөн Нин Бин байж байна. За мөн л бас ЮНЕСКОгийн ийм өвд бүртгэлтэй байж байгаа. Уул агуу гол мөрөн хоцолсон ийм маш үзэсгэлэнтэй ийм газар байж байгаа. Энэ удаагийн аялалд би явахгүй, та бас явахгүй байх тий. Явахгүй. Харин бүр дагаад явчмаар санагдаад байгаа. Тийм гоё аялал байж байгаа. Даанч ажилтаа болохоор амжихгүй юм шиг байна. Тэрийг гэрээс хаад үлдгэсэн. Ах эгч нар нь явчаад ирсэн. Тэгсэн. За хин явах гэж байгаа вэ гэвэл манай Барсалтаагаар хэлээ. Бацаа гэдэг нэг юм байдгүй юу гэж. За манай спортын тайлбарлагч Бацаа маань явна. За мөн манай захирал Зулаа явна. За Урнаа явна. За мөн манай найруулагч Алдарт Гомбо маань явах юм байгаа. За энэ дөрвтэй бас амжилт хүсье. Яа тэгэхээр энэ дөрвч маань юутайгаа аялагчтайгаа гоё ингэж хамтдаа аялаад тэгээд тэр хавьяа орчноо танилцуулаад маш гоё юм одоо юу бүрдүүлэх юм. Одоо юу гэдэг вэ? Тайлбартай нөхцөл байдлыг бүрдүүлэх. Уур амьсгалыг бүрдүүлэх. Уур амьсгал бүрдүүлэх. Зулаа явахаар бол Зулаа Заяа хоёр бол өстой сайн хилийн сугуулах үү? Тийм тий. Заяа Зулаа хоёроос бүр асуухад хариулахгүй юм байхгүй бах тэр. За ер нь хараг дахиад шин гариг яаж нээх хөлөөр ярина шүү. Бид үнээс илүү ярина. Тэгээ бид нэг юуг нь мэднэ л дээ. Бид нэг зүгээр Ангкор Бат мат гэдэг ингээд харж байхад би өмнө нь мэддгүй байсан. Тэгээд нэг юм зөв өмнөд Азийн улс мас гэдэг дотор тийж боддог гэсэн. Энэ дундаас хамгийн таалагдсан газар нь одоо Камбож. За яг миний хувьд. За та бүхэн энэ хүү аялалд нэгтгэхийг хүсвэл Star Mongolia-гийн 72 тэгтэг 92 тэгтэг дугаараа уцаар холбогдно. За утасны дугаарыг дахиад хэлье. 72 тэгтэг 92 тэгтэг. За энэ утсаар холбогдож асууж болно. За мөн Facebook-ийн Star Mongolia гэдэг пэйж байж байгаа. Тэнд чинээс ороод дэлгэрэнгүй мэдээлэлүүд байж байгаа. За ингээд өнөөдрийн дугаарыг маань Star Mongolia ивент итгэлээ. За баярлалаа. За. За одоо ингээд одоо нэг гараан дээр бүдэрсэн тухай ярьсан тийм ээ. За хүүтэн ингэж аварта мэдээж 12 сарын өглөө Ленинград одоо Санкт-Петербург хүүтэн аварта өглөө декабристуудын уулздаг байсан тэр бүлгмийнх нь уулзтын нууц газар Рилевийн байр нь Каховский Якуб бууж нар ирсэн. Каховский зориг нь мохож хааныг алхахаас татгалцсан. Харин Якубович бас сүүлийн мөчид Орос цэргүүдийн цусыг урсгахыг хүсгүй байгаа илэрхийлж өвлийн ордыг дортолмооргүй байна гэж орж ирсэн. За ингээд Петр Павловский гэдэг Петр Паул юм уу Петр Павловскийн цайзыг идэх ёстой байсан Булат бүр ирээчгүй. Найз нь шүү дээ багын найз шороод жисэн найз нэрэг. Декабристуудын нөхцөл байдал цаг хугацаанд уралдчихсан яг энэ үед. Тэгээ Санкт-Петербург хотод хэд хэдэн гвардийн анги барилсан. Гвардч нь одоо манайхаар гард шүү дээ. Тэд нийслийг хяналтаа авахын тулд хангалттай тооны цэргүүдийг өөртөө татлах ёстой тэр бол ойлгомжтой. Түүнийг амжуулахгүй засгийн газар одоо маш хурдан нөхцөл байдлыг ойлгонготой тэдний эсрэг арга хэмжээ авна. Арга хэмжээ авна чинь тэгээд тэд нар нурж унаад алуулна гэсэн үг шүү дээ барьж байгаа. Төрийн эсрэг гэмтэр гээд. Сенат болон одоо Преображенскийн одоо Лев гвардийн ангууд Николайд үнэнч гэдгээ аль хэдийн тангаргасныг
энэ мөчд олж мэдсэн. За эхнээсээ нь ингээ сайхан хон шиг тууж байгаа тангарыг өргүүлээ явуулсан бол таарч байгаа. За ингээд сенатанд тангараг өргөцсөн. За Лев Гвардинийг ингээ тангараг өргөцсөн. Николай хаан өөрөө хожим нас энэ тухай ингээ ноорог зурагт үзлэж энэ түүхийг ярьж өгсөн дүрсэлсэн байт юм байна л да. Одоо энэ түүхэнд болохоор одоо Преображенский Лев Гвардийн 1-р батальон тэр өглөө өвлийн ордонд хүрэлцэн ч ирснээр Николай хаанд гүн талархал төрүүлсэн үнэнч байдлаа илэрхийлсэн юм гэж өөрөө хэлчихсэн байна. Өөрөө бас жоохон айжсэн байна. Мэдээж төгсчихсэн нь бол ойлгомжтой байна. Харин Москвагийн Лев Гвардийн 1 батальон Ахмад Шепин Ростовский, Михаил Бестужев нар болон түүний ах Александр Бестужев нарын ухуулагын урд дүнд декабристийн талд орсон байна. Гэвч засгийн газар тэдний бодж байсан хурдан хөдлөөдсөн учраас Николайд үнэнч офицерууд төр эргэлт өргөнж бүг мэдмэгцээ Измайловскийн, Семеновскийн, Павловскийн Лев гвардуудын ангиуд болон Морин гвардийнханд тангараг өргөх ажлуудыг яарвсан зохион байгуулж гисэн. Москвагийн Лев гвардийн 700 зэрэг ангаас байрлалаас гарч Санкт Петербургийн өглөөний үүрийн жавартай мөстэй годамжаар Сенатын талбараа төв талбараа орж ирсэн байна. За төлөвлөсөн 10,000-аас 700 эхлээс ирсэн гэсэн. Тэд ураа уриалж явж байхдаа маршаар ингээм орилох хэрэгтэй шүү дээ. Константины төлөө үндсэн хуулийн төлөө гэж урaan тэгж орж ирсэн. Москвагийн Лев гвардийн цэргүүд Сенатын талбайд хүрэлцэн ирснээр Их Петр хааны хүрэл хөшөөний хажууд байрлал ажилласан. За одоо манай төсөөлөх нь Сквадрын талд ирээд Сквадрын хөшөөний дараа зогцсон байна. Тэдэнтэй хамт декабристуудын нэдэрдэгчд болох тухайлбал Релеев ба Каховский нар нэгдсэн. Ахмад Александр Бестужев хөшөөний суурин дээр морин сэлмийнхээ эрийг хүчтэй заналтайгаар ирэлж исэн. Чаас дуу шоу гараад жоохон ингээд хурцлж штэ. Би шийдсэн байгаагаад нотлох гэж харуулга. За дээр нэмээд бүгд цэргүүд байлдааны ёслолын өвцтэйс учраас маш гоё харагдсан. Сүрж авахлаа. Гэвч төрийн эргэлтийн гол удирдагч Трубецкий ирсэнгүй. Тэр сенатад тунхаглаа танилцуулах хэрэгтэй байсан. Харин сенатын гишүүд аль хэлийн гэртээ ирсэн. Релев Трубецкийг хайж болохоор явсан. Энэ үеэр гудамжинд цугласан олон нийт сонирхоод эхэлсэн тий. Тэгээд эдийг бүр үзэж эхэлсэн. Ингээд сенатын талбайг тойрон олон нийт цугласан давхар. Уур амьсгалын олон нийтийн уур амьсгал ерөнхийдөө декабристуудыг дэмжсэн байдалтай байсан гэж байна. Оо тийм. Арт юм тий. За Карл Иванович Кольман гэдэг нэг зураач байна. Карл Иванович Кольманы хэд хэдэн зураг байт юм. Яг энэ декабристуудын үйл явдлыг тухайн үеийг харж ирсэнийхэн хувьд усан бодгаар зурсан зураг гэдэг. Одоо нэг шүүхийн зураг зурдаг шиг юм болсон байна. За яг тийм ээ тийм шүүхийн зураг шиг тийм. Тэгтээ нэг хашир бол яг уран зураг шиг зурсан. Уран зураг. Тийм. Тэгээд өнгөмөнгөтэй. Тэгээд дараа тэр үйл явдлыг төсөөлцсөнийг дараа нь зурсан гэсэн үг шүү. Яг энэ үед нь шууд зурж арай амжихгүй л тийм. Тэгээд одоо тэр Кольманы Санкт Петербургийн талбай дээр болж байгаа Сенатын талбайд болж байгаа үйл явдлын тухай зургийг удахгүй орж байна. Яг тэр талбай дээр болж байгаа үйл явдлыг би одоо ярих. Өргөжлөл. За ингээд одоо хамгийн бодит төрслүүдийн нэг гэж тооцогд юм байна. Тэр зургнууд одоо өдөр дунд орчин болж эхэлсэн. За ингээд одоо нэлээ өд дундроо өгөж ирсэн. Санкт Петербургийн генерал хотын амбан захирагч гэсэн үг байхгүй. Наполеонтой хийсэн дайны Баатар гэдэг Ахмад дайчин гүн Михаил Милорадович гэдэг одоо генерал талбайд ирсэн. Тэгээд Москвагийн Лев гвардийнхан дээр очиод Наполеоны дайны халуун тулдааны одоо гол цэг болж исэн Кум, Люцен, Баутсанд надтай хамт байлдж явсан энэ хүмүүс энэ дотор хэд байна гэж асуусан юм. Чанга дугаар асуусан. Энэ чинь санааны үгээр бид нэр зэвсэг нэгт аханд ус одоо тийм бороонуудаа гэсэн санаа шүү дээ. Тэгээд цэргүүдэд хэлээд Константин хаан өөрөө хаан ширээс татгалцсан шүү. Тэгэд та бүхнийг худал мэдээлэлээр хуурж энд авчирсан байна. Тийм болохоор одоо явж Николай хаанд үнэн ч гэдэг тангаргалаа гэж хэлсэн. Трубецкий байхгүйсэн тул хошууч Евгений Абелинский декабристуудын төр удирдагч болж тэр үед нь манлайлагч бол байсан. Тэгээд тэр Евгений Абелинский одоо генералыг эндээс яв гэд хэлэхтэн одоо Милорадович генерал тоогоогүй тэгээд зогсоод байсан. Тэгээд Абелинский генералын морийг хөөх гэж бууны жадараа гэж морийг хатгаж ингэж хөөх гэжсэн. Генералыгаа жадалчдаг. Өөхөр. За. Яг санамсруу. За морийг ингээл цавчраал цамнаал тий. Үүний дараа шууд Петр Каховский гарч ирээд Милорадовичийг баг тулгаж агаад буутцсан. Ингээ морин хүн чархацсан өглөө чархтай генерал морин дээр нэг дин дуун тогтоод морин давхад алгуулад. За ингээд одоо генералын хувь заяад дуссаа. За ингээд одоо
ус буцалж эхэлж штэ тэ. Одоо ус бол ингээд бус тавьсвал хэсэг ингээд хөлдөө байжсэн л гинт порж эхэлж штэ тэ. За ингээд одоо Лейбгвардийн гренадиеруудын анги гэж нэрлэдэг. Гренадиерс гэдэг штэ нэг. Тэнгисийн болон гренадиер анги болон Тэнгисийн гвардийн цэргүүд декабристуудыг дэмжиж байгаа зарлсан. Ингээ Москвагийн Лейбгвардийнх төр нэгдэж сенатын талбай дээр цугласнаар декабристууд Оросын нийслэлийн төвийг эзэлсэн 3000 гаруй жинхэнэ одоо мэрэгжлийн сахилга уттай цэрэгт зогсож ирсэн. Гэвч Трубецкий бас байдаг. Удирдлага байхгүй. Одоо тэд өглөөнөөс хойш талбай дээр хүүтэн талбай дээр хүлээгээ зогсож байгаа. Харин яг энэ нөхцөл байдалд Николай хаан хариу үйлдэлж өөрийн дэмждэг цэргүүдэд ажилд орсон. За ингээд цэргүүдийн одоо мэдгүүд болсон яг энэ үед юу болж исэн бэ гэсэн чинь тэр өглөөнөөс эхлэн Трубецкий Сенат Николайд хаанд өргөсөн тухай мэдээг сонссон баг. Трубецкийд Сенат одоо Николай хаанд тангараа өргөцсөн байх шүү гэд мэдээлэл ирсэн. Тэгээд Трубецкий энэ бүхэн бүтггүй юм байна гэдэг найдвараа алдсан. Тэгэнгүүтээ сэтгцийн үед ямар нэгэн байдлаар хямралд орсон бол байсан гэж үзээд байгаа. Хотын годомжоор ингээд баахан тэнвчсэн баг. Харин тэрхтэйгээ. Бүр тэр зарим тохиолдолд бүр Сенатын талбай хажуугаар явсан баг. Манай эдийн хажуугаар явсан. Тэгээд мэдээж хэрэг цэргийн гэр бүлээс гаралтай, алдар нэр хүн намтартай ийм хэмжээний том удирдагч хүн ийм байдалд орсонд хожим нь олон хүн гайхсан гэж ярьдаг юм. Нэгэн декабрист одоо дараа нь ингэж ütсэн байгаа байхгүй. Түүний эзгүй байдал бидэнд төдийгүй цэргүүдэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн. Хэрвээ тэр ирсэн бол бид санаачлын гартаа аваад ялчч болох байсан гэж бодож. Учир нь энгийн мөрдөс цэргийн цолгүй хүмүүсийн нэгэн ч санаачлын гарч урдаа гарч удирдахч болохыг хүсээгүй. Тэд нар зүгээр ингээд удирдахчаал хайжсэн гэсэн үг. Одоо тэнд очисон дурын хинжүү гамбаа шиг хүн бол удирдахч нь болчихоор шүү дээ. Гэхдээ эдгээр чинь ёс суртахуун зай зарчимтай хүмүүс эзэж өөрөө тийм болохгүй. Заавал тэрийг дүрмээр дагдаг тийм. Одоо юу гэдэг хатуу кодтай гэх юм уу. Харин релей би муусан гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд одоо туйлдсан байсан учраас Трубецкийг хайж чаад өдрийг барахын эцэст оройхон орондоо орж хөвцөн ядраад. Одоо би нүд. Цаа ингээд энэ хооронд талбай дээр олон хүн зогссон. Илт тодор декабристуудыг дэмжиж хашгирч байсан. Зарим нь цагдаа эрүүлийн хувьд цэргүүдүүдийг ард эргүүд чулуугаар нүүлгэж хөөсөн. Николай хааныг хотод орж ирэхэд нь дагалдаж явах хэвээр хаа ингээд явгууд араас нь явж байгаа зэрэг дагалдах руу чулуу молоо шít. Мод чулуугаар шидчихсэн баг. Гэвч одоо хаанд одоо төрд үнэж гвардийн ангууд сенатын талбайд олноор ирсэн. За ингээд одоо энд 3000 цэрэг нөгөө талаас ингээд цуглаж байгаа гэсэн үг байхгүй. Декабристуудыг ерөнхийдөө бүсэлсэн байрлалаа эзлээд тэд удалгүй декабристуудээс 3-ыг харьцах нь нэгэн харьцаатайгаар олон болсон. За 3000 цэргийн эсрэг 9000 гаруй мянган цэрэг ингээд ирсэн. За эндээс одоо гол нь бас яагаад гэхээр нэг гвардийн цэргүүд учраас би нэг буудах одоо бас буудахаас ч хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Жишээлбэл одоо Финляндийн Лейбгвардийнхан декабристуудад талтай байсан учраас Исаакийн гүүрийг зориулд хааж саатуулжсэн. Одоо нэмж цэрэг ирэхээс. Зарим нь тухайн үед техник эсэргээр генерал Орлов декабристуудын үйлдэлийг маш чигшин зэвүүцэж хандчихсан гэдэг олон хуваагдсан байсан. Гвардийн морин цэргүүдтэй бүр тэр генерал Орлов морин цэргүүд рүү хэлээд эдгээр дайр тушаал өгсөн. Энэ дайралтынх нь үеэр ард олон тэдэнд рүү чулуу мод шидэж өгч авсан бөгөөд одоо босгочд байрлалаасаа хөдлөөг. Тэгтээ морин одоо бууныхаа урд жадтай цэргүүд рүү мороор дайрна гэж бараг байдгүй байхгүй. Яг үнэхээр. Тэгээд нөгөө морин чинь жадлал орд нэвтрэхгүй шүү дээ. За ингээ зарим нь одоо тэгээд морин цэрэг дайраад ороод ихтэн энэ тэндээс ганц хоёр хэд буутсан баг. За ингээд хэд морин цэрэг шархтаад тэгээд цэргүүд ухарсан баг. За энэ утгагүй юм байна. Угаас ойлгомжтой. Шивэтэлсэн юм шиг юм одоо игнэрүү морин цэргүүл аниул орлыг бол дайрна шүү дээ. Тэгээд өдөөсөө шид өдөө морин дайралт хийсэн бол шийдвэртэй үр дүн гараагүй. Харин цөөн хэдэн шархснаас өөр үр дүн болсонгүй. Ингээд өрнөөл гэсэн ингээл талд яахаа мэдгүй очрооч болохгүй. Яг энэ үед ч гэсэндээ одоо декабристуудаас нэг ч офицер нөхцөл байдлыг гартаа аваагүй. Ингээл дээрээс нэг юм толгойгүй л байгаад. Тэгэл яахаа мэдгүй ингээл үүмэрсэн хэдэн хүмүүс байгаад байдаг. Тэгтээ тэнд цэргүүд шийтцэн байж байдаг. Одоо нэг тэндээ орсон хүмүүс буцахгүй шүү дээ. Тэгээ цаг агаар байдал одоо гадаа температур хасах 10 гэдэг чинь хүүтэн. Яагаад хасах 10 хүүтэн бэ гэхээр чинь далаа дээр байгаа. Тий. Маш их жавартай яс нэг чөмөг ташин хүүтэн болдог шүү дээ. Манайх чи хуурай халуун хүүтэн бол бас арай учиртай байдаг. Цэргүүд хэдэн цагийн турш хөдөлгөөнгүй хоолгүй зогсчихсон. Лейбгвардийн гренадиерийн ангийн захирагч хурандаа Николай Штүрле цэргүүдээ буцааж байранд нь оруулах
тушаалтаар ирсэн боловч Каховский түүнийг дахин буудаж хүн чархтуулаад явуулсан. Санкт Петербург болон Киевийн хамб ламнар ирээд цэргүүдэд тандаа Николай хаан тангаргаа өргөгч нь Христ хүний үүрэг шүү гэж сануулсан. Уриалсан. Тэднийг илэглэн шоолж хөөж явуулсан. Николай хаан сенатын талбайд нөхцөл байдал гүн төгшөж байсан ч ерөөсөө тэрийг ил гаргаагүй. Бас энэ нэлээд айхтар одоо үгүй царайлж чаддаг хүүтэн байна тийм байгаа байхгүй. Гэхдээ дараа нь өөрийнх нь дуртай бол одоо тэр ордны тэмдэглэлээр дүүтэйгээ ярьцтай энэ бүх явдал дундаас хамгийн азтай юм уу гайхамшигтай үйл явдал нь юу гэхээр чи бит хоёр амьд үлд буудуулгүй амьд үлдсэн шүү гэж хэлжсэн. Тэгэхээр л буудуулж өгөхийг бол баг эргүүтүүд мэдчихсэн гэсэн үг. За ингээд өвлийн богино шүн ингээд дуусчихна өдөр дуусчихна. Хэрвээ энэ байдал шүн үргэлжлээд шүнийг дамнах юм бол ард олон босгочдын тал улам ихээр орно гэдгийг ерөөс ойлгосон. Ингээд түүний мэдл гвардийн артиллерийн их бүүний 32 бүс. Тэгээ генерал одоо Сухозинетийг илгээж босгочдод зэвсгээ хураахыг шаардахаар явуулсан. Харамсалтай нь эсэргүүцүүл гал нэгнэ гэж сануулад зэвсгээ хураалгав. Дааж тэрний явуулсан тэр Сухозинет нь маш муу сонголт байсан. Яагаад гэвэл Сухозинетийг цэргүүд үзэн яддаг гэсэн. Нийтээр айрмаар. Түүний эрэхтэнтэй зайл гэж хэлээд хөөс. За ингээд нар жаргад харанхуй нөмөрх хин алдад одоо их буунуудаа байрлуулсан. Ингээд одоо эхний сум хоосон сум дайрж аваа утсан гэсэн. Дараагийн буудалдаа болохоор цэргүүдийн дээгүр үзсэн. Тэгсэн чинь цаанд нэг дээгүр нь хий буудсан тэр сум нь цаанаага олонний хэсэгт унаад хэд хэдэн үнэ онсон. За ингээд шархтуулсан. Ингээд босгочд тэгсэн байрлал солиог. За ингэнгүүт одоо явган цэргийн эсрэг задардаг сум гэж нэрлэдэг байгаа юм. За энэ бол цэргийн одоо сум л та одоо яг тэр их буур буудахаар нэг ингээд шайрыг нисэж байгаа шүү дээ. За тэр нэг өөрсөн. Энэ болохоор грэп шот гэж нэрлэдэг байгаа. Зүр төсөөлөх юм шовууны бууны сум шиг. Шоткан шиг юм. Тийм. Яг тэр олон жижиг юм үрэлтнүүдтэй нэг том юм саксыг ингэж аваад буудна гэсэн үг байхгүй нэг юм уутдаг. Тэгэхээр өнөөч гараад задраад агаарт мянган ингээд одоо хэдэн 100 ингээд сум үрэлтнүүд ингээд ниснэ гэсэн үг. За ингээд одоо задардаг сумаар игнээ зогсон цэрүүдийн байрлал руу халз утсан. Хэдэн 10 он ч гэсэн цэрүүд. Энэ харгас давталгааны дор цэрүүд байрлалаа орхиж хөлдсөн нево мөрөнлөө цутгасан. Михаил Бестужев тэдний цуглуулад буцаж эргээд Петропавловскийн цайз руу дайрахыг оролцсон. Гэсэн боловч одоо цайз мөсөн дээгүүр одоо ердөө 1000 гаруй алхмын зайд байсан учраас Петропавловскийн цайз руу явхад дунд нэг одоо 1000 орчим 1 км орчим зай байгаа. Невогоор мөрний мөс байгаа. Ингээд одоо хөлдсөн невом тэд байрлал дайрахаар одоо байрлал эзлэн шин ч одоо цэргийнхаа нөгөө жагсаалаараа ингээд байлдааны байрлал эзэлж амжааг багт нь араас нь дахиад их буур буцсан. Тэгээд одоо том сумаар буцсан учраас невом мөрний мөс хагарсан. Хагарангууд одоо хэдэн цаг үргэлжилсэн одоо тэр усанд одоо олноор живж гисэн цэргүүд. Чи санаж нөгөө Наполеоны шинэ киног нь үзнэ. Тэрийг үзтээ. За тэгвэл тэрэн дээр агуул нь бол тэр баахан кинонд холсон байт. Гэхдээ Наполеон бол Прусийн армийг яг мөсөн дээгүүр дайруулж агаад тэг буудсан байдаг. Тэг мөсийн цөмөлж ялсан байт. За тэрэн шиг юм болсон гэсэн. За тэгээд одоо байрлал одоо амжилт. Тэгээд одоо их бууны сум одоо мөсийг хаглаад олон хүн живж өгсөн үлдсэн цухтахыг оролцсон. Хэдэн цаг үргэлжилсэн одоо энэ бослогын цэргийн бослогын Оросын шинэ хаан инхүү тууштай харгисаар дарж авсаа. За энэ бол яг дарж авсан үйл явдал. Ингээд одоо өдөр дуусчих гэсэн үг. За одоо энэс цаашхыг нь одоо байгаа. Алтан гişүүдээ ярина. За өнөөдрийн дугаарыг манай өнөөдрийн дугаарыг ч баг. Ер нь манай 2023 24-өөс 25 оны удирлыг манай алтан гişүүд маань ивент тэгсэн. За эдгээр гişүүд маань байгаагүй бол бидний үйл ажиллагаа яаж дуусах байсан гэхээс таашгүй тий. За та нар минь байсан тулдаа л бид нэр одоо ер нь бол 20 дугаар хурлыг давж гарсан шүү гэдгийг бол бахархалтайгаар баяртайгаар мэдэгдмээр байна. Нэр төртэйгээр тий. За энэ анх удаа үзэж байгаа хүн байвал за алтан гişүүд гэж юу яриад байна гэвэл за бид нар 24-өөс 25 оны 2 дугаар хурлаа нийт 1050 нэвтрүүлгийг бэлдээд тэгэд нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр үнэлээд нийт 1000 нэвтрүүлгийг маань 100 сая төгрөгөөр үнэлээч гэж та хүмүүсээс сонсогчдоос гуйсан юм. За тэгээд биднийг дэмжсэн эдгээр хүмүүсийг бид нарт од мөндөр суугийнхаа хажууд одоо дэргэд байрлах алтан гişүүдэд Facebook-ийн нууц бүлгэмдээ бүртгэж аваад за ингээд одоо тэднийг одоо өөрсдийнхөө явуулж байгаа нэвтрүүлгүүдэд шууд лайваар үзэх одоо юу гэдгийг өөр ямар нэг үйл ажиллагаанд оролцуулах гэх мэтчлэн нэг
жижигхэн давуу байдлуудыг үүсгэсэн. Гэхдээ хамгийн гол нь тухайн одоо бид нар танд өгсөн хүмүүс маань өөрсдөө энэ шинжлэх ухааны таны мэдхүйг Монголд түгээхэд гар бие оролцсон гэдэг ийм гоё одоо утгатай ийм хандив байсан юм. За тэгвэл одоо ингээд бидний 2 дугаар улирал дуусч байна. Удахгүй 8 сараас бидний 3 дугаар улирал эхэлнэ. За ингээд 3 дугаар улирлаа бас бид нар одоо бас нэг нэвтрүүлгээ 100 төгрөгөөр гэж тооцоод 1050 нэвтрүүлгээ 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг бас дахиад дэмжээч гэж хүсэж байгаа юм. За биднийг хэрхэн дэмжих вэ гэвэл Худалдаа хөгжлийн банкны 4191 тэг 4 518 гэдэг од мөндөр гэдэг одоо эзэмшигчтэй юм данс байгаа. За дахиж хэлэхэд 4191 тэг 4 518. За энэ данс руу 100 мянган төгрөгөө хийгээд тэгээд гүйлгийнхээ утган дээр өөрсдийнхөө утасны дугаар болоод Facebook-ийн нэрээ заавал бичих юм. За тэр доо гүйлгэний утгыг манай үйл ажиллагааны менежер хараад та бүхэн л холбогдоод тэгээд өөрсдийнхөө Алтан гишүүний 2025-аас 26 оны Алтан гишүүн гэдэг цоо шинэ бүлгэндээ бүртгэж авах юм. За нэг цэцэн нууц хэлье. Алтан гишүүн болохын давуу тал юу гэдэг вэ гэдэг их олон юмнуудыг ярьдаг л да. Одоо жишээлбэл одоо лайв үзэх мүзэг. Дээр нэмээд жишээлбэл би Непарууга харж агаад нэвтрүүлгээ сонсож байгаад биш ярьж байгаад унтчихсан түүхийг харж болно гэсэн. Чад сонирхолтой юм ярина. Тийм шүү дээ. Энэ хүн ерөөсөө зүгээр ингэж надад ярьж өгж байгаа шүү дээ. Тэгж яхта унтна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Урлаг юм шүү. Унтангаа ярьж үзүүлсэн байгаа. За тэр хов болохгүй гэдэг шиг. Гэхдээ алтан гишүүдэд баярлалаа. Яа тэгэхээр ер нь бол сайхан сэтгэлийн үзүүрч шарт тос гэдэг шиг та бүхний тусламжтайгаар бид нар олон бас одоо хүмүүст энэ мэдлэгээ хуваалцах бололцоо олгосон юм шүү гэдгийг одоо баярлалтайгаар болон талархалтайгаар илэрхийлье. Тийм. За баярлалаа. За ингээд одоо бослохыг л дарлаа гэх. За ямар ч байсан айран байхгүй. Одоо боссон цэргүүд утар цутаад ингээд дуусаа. Их буутай байсан бол дөрүүлээд буудах л байсан баг та тий. Их бууны хорог авч чадаагүй юм байна. За. Одоо бол ингээд талбай цэвэрлэгдлээ тий. Бутраал алгуус гэсэн. Одоо ингээд хот шүн бол нь штэ. Тэгээд одоо аль биесний мэдээгээр бол одоо 80 хүн амиа өргөцсөн гэж хэлдэг. 80 хүн. Тий 80 хүн. Бас гайгүй. Тий. Гэхдээ гэрчүүд бол үнээс хавгүй олон гэж үздэг. Надад тохоо. Та сенатын талбай аллагаас амьд үлдсэн декабрист удирдагчдыг тэр шөнө болон дараа өдрийн туршид баривчилсан. За ойлгомжтой. Тийм ээ. Араас нь purge гэдэг шиг одоо нэхэж явна шүү дээ. Санкт Петербург дахь декабристуудын бослого дуусна. Санкт Петербург дахь шүү. Одоо харин өмнөдгийн бослого энэ үед эхлэегүй гэж байна. Зөвлөг. Ингээд 1925 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Украины Толчин гэдэг хотод Оросын 2 дугаар армийн одоо хуаран байрлаж байгаа шүү дээ. Байрлал. Та Санкт Петербургийн бослого болохоос нэг хоногийн өмнө өмнөд нийгэмлэгийн тэргүүлэгч нөгөө нэг Павел Пестель гэж нэг хүн яригадад байсан шүү дээ. Хоёр удирдагч ба нэг нь Рилеев нь хойноо өмнөдийн Павел Пестель өөрийн офицеруудын нэг нь урвснаар илчлэгдэж өмнөд бүлгмийн бослогын төлөө тасалдаж эмх замбар бодолд аль хэдийн ороод эхэлсэн байсан учраас бослого нь эхлэв. Сергей Муравьев апостол түүний орнд бослогын удирдагч болсон бөгөөд Санкт Петербургийн бослого бүтлгүүцсэн тухай мэдээ авсан ч өмнөдийн бослогыг үргэлжлүүлэхээр шийдсэн. Ингээд 12 сарын 29-ний өдөр 10 хоногийн дараа. Тийм байна. Өөрөө баривтлагдсан байна. Тэгтэн түүний журмын нөхдүүд нь дайрж ороод сулсан баг. За ингээд бослого эхэлсэн. Маргааш нь Чернигов гэдэг нь одоо дандаа Украины газар нутгч юм чинь. Украины яваад. Чернигов гэдэг нь Украины нэг мууч арханга гэдэг шиг. Черниговын 29 дугаар хорооны 2 ротыг удирдаад Васильков хот руу хөдөлсөн. Мөнгө, зэр зэвсэг, сум хэрэглэл хүнсийг нь хурааж авсан тийш очив. Үүн дээр мэдчих 3 рот 400 гаруй зэрэг босгочтой нэмж нэгдсэн. Дараа өглөө Муравьев апостол гэж нэртэй хүн, одоо тэр бослогын удирдагч болсон хүн, тэслэгч Михаил Бестужев Рюмени бичсэн хувьсгалын тунхаглалыг цэргүүд юм уншиж өгсөн. За та нар яах гэж байгаа вэ? Ямар зорилгын төлөө явж байгаа вэ гэдэг. Энийгээ бичгтээ бас цэргүүдэд ойлгомжтой байх үүднээс шашны харилцан яриа асуулт хариултын одоо үүдийн хэлбэрээр бичигдсэн тийм одоо формат байт юм байл л. Тийм одоо байдлаар бичсэн одоо тэр тунхаглалыг уншиж өгсөн байна. Уншихтаа тэгээд одоо албадан цэрэг татлагыг хална, хаан цэцгэлийг хална, хамжлахсгүй болгоноо гэж босод гарыг уриалсан. Уриалгахдаа манай ариун улс хууль Оросын ард түмэн болон айрамд юу хийх тушаадаг вэ гэж шашны хууль. Өөрөө хариулт уншдаг. Энийг нөө шашны юу гэдэг байгаа байхгүй. Асуудлаа яриад өөрөө хариулт хэлдэг. Урт хугацааны боолчлолын төлөө гимшиж дарлал ба ёрын муугийн эсрэг зогсохтой муу ёрын эсрэг зогсох тэнгэрт газар дээр ч ганц эзэн хаан байх ёстой. Тэр бол Есүс Христ гэж хэлсэн байна. Тэрнээс өөр хүн бол бидэнтэй ижил ингээ болоо. Ингээд одоо
Нэг сарын нэг гэхэд Муравьев апостол 17 офицер 1100 цэрэгтэй болсон байсан. Тэрээр Житомир хот руу явж декабристүүд үзэл санаанд эерэг ханддаг 8 дугаар явган дивизийн анги нэгтгэлүүдэд нэгтгэхээр оролцсон. Ингээ явж явах замд хааны цэргүүд эдрийг блоклж гарч ирсэн. Ингээ нэг сарын 3-нд буцаад Устиновко руу одоо явж байхад нь түүний хүчийг генерал Гейсмарын удирдсан цэргүүд одоо урдаас нь гарч ирсэн. Муравьев апостолын эсрэг одоо апостол одоо нөгөө өөрийнх нь хааны одоо тэр генералын цэргүүдийг өөртөө нэгдэх байх гэж найц. Тэгээд тэр одоо өөрийнхөө хэлэх гэсэн зүгээрээ хэлж эхлэхэд явган цэргийн их буугаад байгаа нөгөө грейпфрут гэдэг явган цэргийн эсрэг сумтай буугаар бутсан. Дараа нь шууд гусаарууд гэдэг чинь морин цэргүүд давталсан. Одоо энэ чинь хот дотор бол гусаарууд нэмэргүй байхгүй. Залгаа газар арай өөр. Ингээд хэд хэдэн амир эссэн чи ихэнх нь шууд тэр дороо бууж өгсөн. Ингээд 895 цэрэг 6 офицер олзлогдож тэдний дунд хүн чархсан Муравьев апостол байсан. Муравьев апостолын дүү Ипполит болон декабрист одоо үзэлтэй одоо офицер Анастаси Кузьмин нар олзлогдохгүй гэж үзээд өөрсдийнхөө амийг хойгот хоногроос. Ингээд өмнө нутгийн декабристүүдийн бослого ердөө 5 оны дотор дарагцсан. Ингээд одоо бүх декабристүүдийн удирдагч нарыг эзэн хаан Николай бичлэн байцсан. Тэгээд Петр Павловскийн цайз руу хорихоор явсан. Хаан одоо тэр бичлэн байцсан хүн нэг бүрээ яаж шоронд одоо нэг харж хандахыг харалцахыг нарийн өөрөө зааварчилсан. Гинжилж харих уу, ширүүн харьцах уу, хүндлэг харьцах уу, айдуу хандах уу гэдэг бүр нэг хүчлээ. Хаан тэдний бүгдийн жигсчээснээс гадна Турбецкойг талархалгүй новшийн жигшүрт бүхний жишээ гэж хэлсэн. За ингээд Николай болон одоо энэ хувилдаан үүсэл гарлыг ер нь юунаас болоод хин ингээд анх яасныг бүгдийн мөрдөн шалгах комисс байгуулаад 579 хүнийг байцааж баривчилж байцаагаад хугацаанд ганцаар нь хорж одоо өсгөлэн хүд нөхцөл хорж ингэж байлгаж байгаад олон хүн сэтгэл санааны дарамт оруулсны үндснээр сайн дураар өөртөө зөвшөөрч нөөц нийгэмлүүд бол хамсаатнуудын нэрийг хэлж өгсөн. Хэдэн хүн зөрүүдэлж эсэргүүцсэнийг нь Петр Павловскийн цайз руу дайрах ёстой байсан хурандаа Булатов сэтгэлийн шаналд авцсандаа өөрийгөө амь орлсон. Дараа нь атсан бол болох байсан биш үү гэж бодоод харамсаж ингэж байгаа юм. Тэгээ их сонир хүний зориг хүрээгүй л гэсэн үг байхгүй. За ингээд шүүх хурал гэдэг зүйл юу нь болоогүй. Тэ 5 дугаар сарын дараа комисс зан хаанд өөрсдийнхөө одоо олсон нээж биелүүлсэн шийдвэр хөрвүүлсэн. За эдгээр үл ингэсэн юм. За мэдээж хэрэг хэмжээгүй эрт хаан учраас бүх шийдвэр өөрөө гаргана шүү дээ. Ингээд 290 хүнийг цагаатгсан. 289 хүнийг буруутгасан бөгөөд 121 хүнд хамгийн ноцтой хэрэгтэн гэж ял өгсөн. Хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг ял оноохын тулд дээд дэрүүгийн одоо шүүхийг байгуулсан. Энийг хамгийн хүнд одоо хэрэг үдүүлсэнд нь зориулж тусдаа шүүх байгуулад Михаил Спиранский гаргасан 11 ангиллаар ял оноос. Михаил Спиранскийг ерөнхийдөө дуулгах гэсэн шүү дээ эдгээр чинь. Гэхдээ тэр нь өөрөө мэдээгүй байсан байхгүй. Спиранский бол декабристуудын шинэ засгийн газрын тэргүүнээр тонгогдохоор одоо гордчихсэн хүн шүү дээ гэж. Ингээд одоо за яхаа одоо үйлдэлсэн гэмн жижиг юм гэсэн хүмүүсийг цэргийн цол хэргийн бууруулж Кавказ болон Оросын одоо Кавказ бол зууралцсан урт хугацааны дайн хийжсэн. Одоо Черкасуудтай энэ хүмүүстэй тийм. Ингээд тэнд дайнд илгээсэн. Декабристуудаа нэгдсэн цэргийн ангиудыг ч мөн дандаа дайн тулдаан газар руу зөлсөн. Хамгийн ноцтой хэрэгт буруутгсан 31 декабристыг хувилдаан бослого эзэн хааны амнасыг хорлохыг санаарсан гэж үзээд цаазаар авах ялгаа өгсөн. Гэвч Николай хаан өршөөл үзүүлж тэдний ялыг Сибирт бүх насаар нь хүн хөдөлмөрөөр соссон. Энэ бол гэхдээ би зүгээр бодохоор яг Сибирь бүх насаараа гэж бас хүндэлтэй. Гэхдээ зүгээр бол амьд үлдсэн байж тээ бас тийм ээ. Тэгээ явахын өмнө офицеруудыг цэргийн болон язгууртны зэрэг цолоос нь хасч ёстол хүндэтгэлтэйгээр гутаан доримжлох үйл хийсэн. За юунд юу ордог вэ? Шинэлийн шатаан. Мөрцтэй шинэлийн нүдэн дээр нь шатаан. Цэргийнх нь одоо удам дамдсан сэлмийн нүдэн дээр нь хуглана. Одоо ингээд одоо хойд нийгэмлэгийн шинэ эрхчлөлөг ирхэмсэн үндсэн одоо хуулийн зохиогч Никита Муравьев болон декабристуудын одоо Турбецкой шүү дээ. Тэдний үдээс нь шийтгэлсэн. Турбецкойгийн удмын одоо сэлмийг хуулсан бохно шүү дээ. За Турбецкой бол гэхдээ яа харахгүй одоо хааны үр удмаараа хааны гэр бүлд өртөө гэдэг утгаараа амьд үлдсэн байна. Харин 5 декабристыг өршөөгөө. Петр Каховский тулгаж буддаг хааныг алхажсэн. Сергей Муравьев апостол, Михаил Бестужев одоо Рюмин, Павел Пестель, Кондратий Рылеев хойд урд нийгэмлэгийн хоёр удирдагч
өмдийнх нь удирдагчийн оронд одоо удирдагч болсон хүн. Тэгээд хааныг алахыг одоо хуйлдааны зөвшөөрсөн Каховский 2 хүний буудж алсан. Тэгээд Михаил Бестужевга тэрийг хараа удирчээсэн. За ингээд одоо бурхан болон эзэн хаа миний хувь тавилан шийдсэн. Би өгөх ёстой. Тийм ч учраас ичгүрт өгөхлөөр өгнэ. Миний сүнсний төлөв залбираарай гэж Релеев гэргидээ бичсэн сүүлийн захиан дээр бичсэн байна. За ингээд 1826 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Николай хаан төрийн эсрэг хэмтэр хийсэн хүмүүст хамгийн дээд ял болох мөчлөж алах ял байсан. За гарсан тийм үү? Тэр мөчлөх ялыг дүүжлэхлээр сольж өршөөс. Юу вэ? За тэгээ Петропавловскийн цайзын хэрмийн дэргэд болсон 5 декабристийг одоо дүүжилж алахаар болсон. Олон нийтийн нүдэн дээр. За цаазл эхнээсээ бүтлгүүцсэн дахиад. Хэдийг дүүжлэх үед олсон тасарч 3 хүн газар унсан. Ямар эмгэнэлтэй улс вэ? Хүнээч дүүжилж чадахгүй юм гэж нэг нь өгөөдөж хэлсэн. Ер нь бол олон нийт үзэжсэн олон нийт өршөөл хүсэж орилсон. Яа тэр Оросын түүхэнд ер нь уламжлалаараа дүүжилтээс амьд үлдэж олсон тасарсан хүнийг уучилдаг гэсэн. Харин оронд нь шинэ олсон тавчраад 2 тутгаа ямар ч алдаа гаргалгүйгээр 5 декабристийг дүүжилсэн. 80 гаруй декабрист эцэст нь Сибирь цөлөгдөж, заримынх нь эхнэрүүд нь дагалдаж язгууртны эрхээ сайн дураараа орхиж нөхрийн ам цөллөгт явсан. Сибирьт байсан одоо нөхцөл байдал тийм хүн одоо мэдээж ойлгомжтой тийм ээ. Тэдний нөхцөл байдал тийм хүнд байгаагүй. За тэдний гүйцэтгэгч ажил нь одоо хүнд хөдөлмөр нь бол гол төлөв газар тариалгын тариачны ажил. Хөрөнгөтэй хоригдлууд нь гэр бүлээсээ мөнгө авч тэр мөнгөөрөө хүнс бараа худалдаж авч тэнд амьдардаг гэсэн. Идэвхтэй залуу эрчүүд нь хамгийн том одоо эрчүүдийн хамгийн том дайс нь бол уйтгар байна. Өөдчихгүй шин. Тэд янз бүрийн хоббитой бол шатар тогдож усан будгаар зураг зурдаг болсон. Эдгээр усан зургуудын зургуудыг Николай Бестужев зурсан гэж байгаа. Николай Бестужевийн зурсан зураг төрлөж. Ингээд 14-ний өдөр эзэн хаан усан цэргийн хамгаалтыг сенатын талбараа дуудаж авчихсан. Зарим декабристууд өөрсдийн академик байгуулж мэдлэгээ хуваалцсан нутгийн хүүхдүүд хичээл заасан. Сургууль байгуулсан. Өрсөөл үзүүлэхийг найдаж байсан хэвээр байсан ч гэсэндээ 30 жилийн дараа өршөөсөн. Зөвхөн 1856 онд эзэн хаан Николай нас барсны дараа амьд үлдсэн декабристүүд өршөөл өгсөн. Тэдний дунд гүн Сергей Трубецкой байсан. Тэр Оросдоо иргэн 1857 онд ахуулсан гэрэл зурагт дүрслэгтүүлсэн. Декабристүүдийн бослого бүхэлдээ бүтлгүүцсэн юм шиг боловч ер нь бол энэ өөрөө хит өөдрөг зохион байгуулалт маш муутай эмэг зам бараагүй хэрэгцсэн. Эхнээсээ бүтлгүүлд хүрсэн учраас одоо тийм байсан гэж үздэг. Үхэл одоо хохирол нь утгагүй ямар шаардлагагүй үхэл хохирол учруулсан. Тэг ингээд декабристүүд Оросын дүүгэнд анх удаага улс төрийн зохион байгуулалтад бослогыг өрнүүлсэн. За энэ хувьсгалаас хойш Оросууд одоо 3 удаа оролдлоо. Нэлээд одоо оролдож байгаа 17 он гэдэг чинь. Энэ бол болох зүйл бол болохоор л болсон. Болохдоо хитрхи удаан ингээд чинэрсэн учраас зад татсан бол таарж байгаа. Оросын иргэний даймалтлаа гэж. За ингээд одоо ер нь бол энэний дараа Николай одоо хаан реформ хийхийг ерөөсөө сонирхоогүй. Хамжлага ба үндсэн хуулийн асуудал хэдэн 10 жил турш шийдэгдэх үлдсээр байгаад 2 дугаар Николайын үед хаах усарч байгаа шүү дээ. Санаж байгаа бол тийм ээ. За саяны хуйлдаан удирдлага тутснаас болоод одоо тэдний чиглүүлэгт одоо жанжин шогом толгойлогчгүй болоод бүтлгүүцсэн. Мөн хитрхи эрт ихэлсэн чи ямар сайн үр дүн хүргээгүй. Гэхдээ нэг өдөр чухал үр дагаварт хүргэх бүх үрийг энэ өдөр тарьчихлаа гэж Санкт Петербург суужсэн Британи элчин сайд бичсэн байна. Тэр үр нь миний яриад 17 оны хувьсгалын үр их тавьсан. За одоо ингээд энэ хүмүүсийн одоо жишээлбэл одоо реформын үйл хэрэгт одоо зүтгэсэн олон хүн либерал сэхэтнүүдийг ирээдүйн хувьсгал декабристүүдийг одоо ингээд ер нь бууж өгөөгүй гэж ütсэн учраас маш хүчтэйгээр Оросын одоо шинэ үзэл санааны эцгүүд гэж боддог. Өөрийн улс төрийн одоо туйлын од гэдэг одоо нэрлсэн Релеевийн сэтгүүл байдаг. Тэрийг хүртэл дуурайж хийж гисэн. Сэтгүүлийн анхны дугаарын нүүрэн дээр 5 декабристүүдийн цаадлсан төрсийг тавьчихсан тухайн үед. Цаг хугацааны эрхэм декабристүүдийн зорилго хамжлагын системийг халах, үндсэн хөлтэй болох үүнийг бүр цаашлаад хааныг огцруулах хүсэл биелээ болж 17 онд өгсөн байгаа ш тийм ээ. За энэ дээр нэг зүйлийг ярих юм. Юу гэхээр 1925 оны Сенатын талбайг декабристүүдийн талбай гэж нэрлсэн бослогын 100 жилийн ойтой холбоотой байсан. 1925 онд одоо зөвлөлтүүд гэсэн үг. Гэхдээ коммунистууд их сонирхолтой декабристүүдийг хизээч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг гэсэн. Яа тэгэхээр эдгээр бол язгууртнуудын бослого гэж үздэг. Эдгээр Францын хувьсгалыг Францын хөрөнгөтний хувьсгал гэж нэрлэдэг гэсэн. Бид нар жоохон байхдаа
одоо Францын хувьсгал шүү дээ. Тэрийг биднэрт хөрөнгөтний хувьсгал гэж нэрлэдэг гэсэн. гэж заадаг байсан тийм. Бид нар одоо ч тэгж боддог. Ингээд декабристуудын одоо Оросын одоо ард түмэнд одоо декабристуудын үүрэг оройл одоо их бодлонтой эргэлзээтэй өдийг хүртэл явж байгаад одоо 2019 онд гарсан одоо Оросын уран сайхны кино декабристуудын талаар хийсэн. За тэрийг бас үзэх хэрэгтэй. Гэхдээ тэдний зорилгыг бол тэрэн дээр хөнгөн харуулсан гэж бас ярьдаг юм бэл. Харин одоо 2008 онд Санкт Петербург хот дахь декабристуудын алдарт тулаан болсон талбайг Сенатын талбай гэж нэрийн сэргээсэн. Тэгэхээр их сонь ингээд декабристуудыгаа яг ингээд бүрэн ингээд бас яг дэмждэгүүдийг хуваагддаг одоо хүртэл. За тэгээд одоо Трубецкой одоо цаазаар авах ял онсон боловч тэр ялын өөрчлөлт Нерчинский нүүрсний урахад насан туршийн одоо ажил хийсэн. Түүний эхнэр Екатерина Лавал гэж хүн нөхрийгөө хамт цөлөгт явсан. Түүний энэ эхнэрийнх нь үйлдэл шүү дээ. Баян тансаг амьдрал эрх дарах бүхнээсээ сайн дураар татгалзаж бүх амьдрал нөхрийгөө үйл эрх зориулсан гэдгийг сонгосон нь Некрасов гэдэг одоо Оросын алдарт одоо яруу найрагчийн шүдгийн гол сэдэв бас болж олон жил одоо бас олон уншигчдын сэтгэлийг ингэж нэг уйраасан гэх юм уу. Ингээд нэг 1839 онд тэдний гэр бүл Иркутск хотод цөлгийн нөхцөлд амьдрах зөвшөөрөл олгогдсон. Нерчинский гэдэг чинь Нерчинский энэ мотоциклтай хүмүүс нэр үнэхээр биш вэ? Юу? Санийх юу болоо авч вэ? За дуусгач. За тэгээ. Нерчинский гэдэг чинь Нерчинскийн гэрээгээр манд Орос улс Монгол улсын хөлийг бас тогтоож ирсэн байхгүй. Тэгэхээр энэ Нерчинский гэдэг нэрэнд нь би их акцент өгж бас ярьж байгаа. Ингээд 1854 он түүний эхнэр нас бараад ингээд 1856 онд амьд үлдсэн бусад декабристуудын хамт өршөөл авч Сибириэс буцаж ирсэн. Тэгээд дурсамж бичиж анх удаага 1863 онд Александр Герцений зохион байгуулсан хэвлэлтээр Лондон хотод Трубецкийн дурсамж хэвлэгдсэн байт юм биш. Тийм. За ингээд бас энэ тухайг сонирхож байгаа хүмүүст бүрэн дүүр мэдээлэхийн тулд жоох илүү ярьчлаа. За ерөөсөл зохион байгуулалтын л алдаа. Нэг Волкойри дээр ярьдаг шүү дээ гар утастай байсан үл амжилтанд хүрэх байж байгаа. За одоо хайр юм хин хашиж одоо болоод өнгөрсөн төвхөл юм да тий. Зүгээр энэ сургамж байхгүй. Тий. Бүх юмний сургамж. Тэгэл. За баярлалаа амраахаа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр зам 83.3 107 столгоны од мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг таны аяллыг бид дурлалын өрөөтэй Star Mongolia болон од мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэсэн. Замраахаа дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.